тэр томьёо үндсэн хууль гэдгээ бол хадгалах хэрэгтэй юм. Тэгэхээр бид нэр улсын ханыг ярих хэрэгтэй. Улсын нэгэн шийдэж дараагаар нь үндсэн хуулийг гаргах хэрэгтэй. Тэгээд би малчин ард олон хүнтэй бол хүндэтгэл бүгд маяг Монгол ард улсын нэрийг нээр нь байлгах шаардлагатай байж байгаа. Депутатуудын бүлгийн олон удаагийн уулзалт зөвшөлдөөний дүнд улсаа бүгд найрамдах Монгол улс гэж нэрлэхээр тогтлоо. Үндсэн хуулийг батлуулахаар санал хураахад депутатуудын 99% зөвшөөрч нэг хүн татгалзаж 2 хүн бүртгэлжээ. Ингээд Монгол улсын 4 дахь шинэ үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлагдлаа. Бүрэн эрхт өөрөөр тусгаар Монгол улсын үндсэн хууль ардын их хурлын депутатуудын дээдийн томд олонхын саналаар батлагдлаа. Энэ үндсэн хуулийн баталгаар бид нийгмийн өмнө тулгымсан асуудлыг шийдвэрлэх дэлхийн олон улсын хөгжлийн хамт тэднийтэй хөл нийлүүлэн алах боломжтой бүх талаар хангасан үйлдвэрлэлийн баталгааг бий болгож Монгол улсын мандан батрахын үндэс суурийг тавилаа. Монгол Улсын их хурлаас 2024 оны 11-р сарын 21-ний өдөр үндсэн хуулиа дээдлэн залгах тухай тогтоолыг баталсан. За энэ тогтоолд юу гэж заасан бэ гэхээр төрийн бүх байгууллага Монгол Улсын хилийн чандад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар үндсэн хуулиа дээдлэн залгахыг бол ингэж үүрэг болгож даалгасан байж байгаа. За харин иргэдийн хувьд яах ёстой вэ гэхээр үндсэн хуулиа судалж мэдээчээ. За ингээд айл өрхвөр үндсэн хуулиа бол гэртээ сайхан залж ингэж одоо дээдлээчээ гэж уриалсан байгаа. Ерөөсөн үндсэн хуулиа сахин мөрдөнө гэдэг бол маш энгийн зүйлээс эхэлтэй юм болов одоо гэж бодож байна. За тиймээс Улсын хурлын тамгын газрын ажилтнууд санаачлаад одоо анх удаа үндсэн хуулиа сурталчлах энэ өдөрлөгөөр үндсэн хуулиа уншиж судлах энэ арга хэмжээг бол эхлүүлж байгаамаа. Энэ танхимд хүрэлцэн ирж үндсэн хуулиа уншихаар цаг зав гаргаж ирсэн олон нийтийн төлөөлөл, ахмадууд, залуучууд, салбарын мэрэгчлэтнүүд, тамгын газрын ажилтнууд, түүнээс гадна манай парламентын сэтгүүлч бас зураглаач нарын төлөөлөл байж байгаа. Та бүхэндээ бас талархал илэрхийлье. За ингээд үндсэн хуулийн дарааллаар бид нар үндсэн хуулиа уншиж одоо танилцах юм аа. Ингээд хамгийн одоо эхний иргэнийгээ бид урьж байна. Монгол улсын үндсэн хууль. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бацтган бэхжүүлж хүний эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн олдыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. 1-р бүлэг Монгол улсын бүрэн эрхт байдал. 1-р зүйлийн нэгдэх хэсэг. Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүх найрамдах улс мөн. 1-р зүйлийн 2 дахь хэсэг. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үе юм аа. 8 дугаар зүйлийн нэгдэх хэсэг. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн. 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Энэ зүйлийн нэгдэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх эхлэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө. 2 дугаар бүлэг хүний эрх чөлөө. 14 дугаар зүйлийн нэгдэх хэсэг. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа
хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 14 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Хүнийг үндэс, угсаа, хил, арсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсрлоор нь ялгарлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрхцэн этгээд байна. 16 дугаар зүйл Монгол улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай айлна. 16 дугаар зүйлийн 2 дахь заалт эрүүл, аюулгүй, орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах хэрэгтэй. 16 дугаар зүйлийн 3 дахь заалт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн эмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олгор олгоно, үнийг төлнө. 16 дугаар зүйлийн 4 дахь заалт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх хэрэгтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. 16 дугаар зүйлийн 5 дахь заалт өндөр настах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй. 16 дугаар зүйлийн 6 дахь заалт эрүүл мэндэ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болцол журмыг хуулиар тогтооно. 16 дугаар зүйлийн 7 дахь заалт сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно. 16 дугаар зүйлийн 8 дахь заалт соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туургах, үр шимийг хүртэх эрхтэй. Зохиогч шинэ бүтээл нээлтийн эрхийг хуулиар хамгаална. 16 дугаар зүйлийн 9 дахь заалт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдлэнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. 16 дугаар зүйлийн 10 дахь заалт нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага сайн дураараа эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийн хувьд хүнийг ялгарлан гадуурхах, хилмигдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн алба хаагчийн намын гишүүнийг түтгэлзүүлж болно. Улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд гэр бүл, насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй. Гэр бүл нь хуулийн тогтоогдсон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй. Тэгш эрх хувийн харьцаанд үндэслэлсэн байна. Гэр бүл эрх нялхас үр хүүхдийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалсан байна. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. 16 дугаар зүйлийн 13 дахь заалт халдшгүй шүлээтэй байх хэрэгтэй. Хуулд засан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийгч нэгжих, баривчлах, хорох, мөрдөн мөшгөх эрх шүлээгийн хязгаарлахыг хориглоно. Хүнд боловч эргүү шүүлт тулгаж, хүнлэг буус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчлагдсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүл бүхийн өмгөлөгчдөд хуулд засан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууц, уран байрны халдшгүй байдлыг хуулиар хамгаална. 16 дугаар зүйлийн 14 дахь заалт. Монгол улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх хэрэгчлөөнд зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль буцаар учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх,
өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг их үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шудраг шүүхээр шүүлгэх, хэрэгээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давзаалдах, уучлал хүсэх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гин буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гин буруутайд тооцож үл болно. Гин буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. 16 дугаар зүйлийн 15 дахь заалт. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. 16 дугаар зүйлийн 16 дахь заалт. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно. 16 дугаар зүйлийн 17 дахь заалт. Төр түүний байгууллага хууль ёсоор тусгаалan хамгаалан зохих, дууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд улсын батлан хамгаалах үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. 16 дугаар зүйлийн 18 дахь заалт. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, төр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно. 17 дугаар зүйл. 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Монгол улсын иргэн шудраг хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. 1. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх. 2. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. 3. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх. 4. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах. 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Хөдөлмөрлөх, эрүүл мэндэ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. 19 дугаар зүйл. 19 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Төрөөс хүний эрх чөлөөг хангах үйс эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх, хүндэгдсэн эрхийг сэргээн эвлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцнаа. 19 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй. 3 дугаар бүлэг. Монгол улсын төрийн байгууллага. 1. Монгол улсын их хурал. 20 дугаар зүйл. Монгол улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын их хуралд хадгална. 26 дугаар зүйл. 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагад уламжлана. 2. Монгол улсын ерөнхийлөгч. 30 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаагаа сонгоно. 35 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Ерөнхийлөгч улсын их хурлд ажиллаа хариуцна. 3. Монгол улсын засгийн газар. 38 дугаар зүйл. 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Монгол улсын засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. 41 дугаар зүйл. 41 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Ерөнхий сайд засгийн газрыг удирдах төрийн хууль биелүүлэх ажлыг улсын их хурлын өмнө хариуцна. 41 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Засгийн газар үйл ажиллагаагаа улсын их хурлд тайлгна. 4. Шүүх эрх мэдэл. 47 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 47 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Ямар ч нөхцөлд
хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 47 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүхийг зөвхөн үндсэн хууль бусад хуулийн дагуу байгуулна. 49-р зүйл. 49-р зүйлийн 1 дахь хэсэг. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. 49-р зүйлийн 2 дахь хэсэг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын ба засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. 49-р зүйлийн 3 дахь хэсэг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. 49-р зүйлийн 6 дахь хэсэг. За хууль заасан үндсэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь төтгөлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ноогдуулах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах бөгөөд түүний бүрэн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журам бүрэлдэхүүнд тавих шаардлага томилох журмыг хуулиар тогтооно. 55 дугаар зүйл. 55 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. 55 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхт хүсэлтээр нь буюу хууль зааснаар хууль зүйн мэргэжлийн тусалцаа үзүүлнэ. 4-р бүлэг. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага. 57 дугаар зүйл. 57 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймгийн сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн засгийн газрын үүрэг мэдүүлснээр улсыг хурал шийдвэрлэнэ. 58 дугаар зүйл. 58 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн зохицолбор мөн. 61 дугаар зүйл. 61 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртэй хууль тогтоомж, засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг засгийн газар дээд шатны засаг даргын өмнө хариуцна. 61-р зүйлийн 2 дахь хэсэг. Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурлын шийдвэрт хориг тавих хэрэгтэй. 62 дугаар зүйл. 62 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. 5-р бүлэг. Монгол улсын үндсэн хуулийн цэц. 64-р зүйл. 64-р зүйлийн 1 дахь хэсэг. Монгол улсын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухайд дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. 64-р зүйлийн 2 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараат бус байна. 65 дугаар зүйл. 65 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэн. Тэдгээрийг 3-ыг нь улсын их хурал, 3-ыг нь ерөнхийлөгч, 3-ыг улсын дээд шүүхийн санд болгосноор улсын их хурал 6 жилийн хугацаагаар томилно. 6-р бүлэг. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. 68 дугаар зүйл. 68 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг хууль санаачлалынхаа эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргах бөгөөд саналыг үндсэн хуулийн цэц Монгол улсын их хуралд өргөн мэдүүлж болно. 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улсын их хурлын гишүүдийн 3/2-оос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 16-д заасан үндслийн дагуу явуулна. 70 дугаар зүйл. 70 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
мэдих тун, сахих тун. Монгол улсын үндсэн хууль. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх хэрэгжүүлөө, шударга ёс үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрч ёс түүх соёлынхон уламжлалыг нандинан өглөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон ардчилсан шин үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд улсын их хурлын тамгын газраас жил бүр үндсэн хуулийн уншлагыг зохион байгуулахаар уламжлал болгон тогтлоо. Монгол улсын үндсэн хуулийн 33 жилийн ойн баярын мэндийг хүргэв.